Эдийн засгийн байнгын хороо байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын орооны хамтарсан хуралдаанаар Улаанбаатар хотын газар өмчлөлийн өнөөгийн байдал хотын дэд бүтэц дахин төлөвлөлтийн талаар нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батуулын мэдээллийг гишүүд сонслоо. Нийслэлд 95,583 газрыг өмчлүүлээд байгаа бөгөөд улсын хэмжээнд 1,87,5 мянган иргэн газраа өмчилж аваагүй байгаа юм байна. Эдгээр иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээг 0.7 гагаар тооцвол 76,128 газар шаардлагатай болно. Гэвч нийслэлд 9,800 газар өмчлүүлэх боломжтой юм байна. Газар өмчлийн хууль 2002 онд гарсан 10 жил өнгөрчөөд байхад нийт хүн амын 10% нь газраа өмчлөсөн байна. 90% нь өмчлөөгүй байна. Энэ чинь бол өөрөө энэ хууль буруу болсны жишээ. Гэхдээ газар өмчлөх, иргэнд өмчлөх гэж энэ бол сайхан зөв. Гэхдээ энэ дээр нэг туйлшил гарсан. Иргэн болгонд өмчлүүд гэж дөнгөж төрсөн хүүхэд газар өмчлөх. Энэ бол буруу байсан юм аа. Харин 18 нас хүрсэн иргэн газар өмчлөх хэрэг нэгдвэл энэ зөв байсан. Та бүхэн энэ улсын хурал дээр энэ нууцын тухай хуулийг яаралтай өөрчилж өгөөч. Одоо энэ газрын байдлыг бүх ард иргэдтэй бүр нэгэнгүй ил тод болгомоор байна. Хин ямар газартай вэ гэдгийг энийг одоо бид маш их яарч байна. Одоо тэгээд ил тод болгоод авбал одоо энэ газрын маргаан ахиж бидний хооронд одоо нэг ийм улс төрчсөн маргаан явахгүй байх үндэстэй байна. Тийм учраас энэ нууцын хуулийг одоо хурдан өөрчилж өгөөч гэдгийг хүсэх байна. Гэр хороолт байгаа иргэдийг орон сууцжуулах, инженерийн шугам шүлжээнд холбохын тулд иргэдийн саналыг харгалзан амны орон сууц, нийтийн сууц, таун хаус зэргийг уялдуулан барих бодлогыг нийслэлийн удирдлагууд баримталж ажиллана. Улсын хурлаас моригжийн их үүсвэрийг ойрын хугацаанд шийдэж өгвөл 6 жилийн дотор гэр хорооллын асуудлыг цогцоор нь шийдэх бүрэн боломжтой гэдгийг хотын удирдлагууд хэлж байна. Би бас яг хотод ингээд гэр хорооллоор ингээд яваад тэр уулны хайлаас динжимэн тэгэл шингэлтэй баян хошуугод явж байхад үнэхээр тэр гэр хорооллын тэр уул толгод донд инженерийн шугам шүлжээ бариад айл болгоныг цэвэр бохир усны шугамтай дулааны шугам шүлжээнд холбоно гэхээр нэлээд их хүндрэлтэй маш төвөгтэй ажил юм шиг санагдаад нэг жоохон зөрөгшөөх маягтай байгаа. Айл бодлого зөв юм шиг байна. Нийтийн орон сууцны гэр хорооллын газруудыг худалдаж аваад нийтийн орон сууц бариад тэндээ гэр хороолд амьдарч байгаа дэргэд оруулах бодлого нь зөв байна уу? Эсвэл хувийн орон сууцнууд одоо яг шугам шүлжээг бариад хувийн орон сууцнд барих бодлого нь зөв байна уу? Тэгээд энийг бол шийдэх бүрэн болцоотой. За би түрүүн дахин хэлсэн. Одоо технологийн хувьд ч одоо маш хурдцтай дэвшлүүд явагдаж байгаа. Шийдвэрлэх боломжтой. Тийм учраас энд нэг зүрхшээгээр бид нар ер нь гэр хорооллын тухай өөрийн л хуучин ойлголтоос салах хэрэгтэй юм бэл. Бид өөрсдөө л гэр хорооллоор нь байлгадаг тэр аман уур кино үзэж явах үеийн тэр ойлголтоос салах нь зүйтэй юм бэл. Нийслэлийн засаг даргын хэлснээр хотын захруу буюу эмээлтэд 350 га, үлзийд хороолт 100 га, сонгон хархан дүүргийн хэмжээнд 170 га газар өмчлөх боломжтой байгаа ч иргэд сонирхдаггүй байна. Газар байхгүйдээ биш өмчлөх газрын байршил хаана байхаас асуудал ихэнх шалтгаалж байгааг тэд тайлбарлалаа. Гишүүд хотын дахин төлөвлөлтийг хийхдээ үндэсний онцлогийг харгалзах, хүсжилсэн хөгжлийг анхаарах, иргэнд газар өмчлүүлэх үү, өрхөд газар өмчлүүлэх үү гэдэг концепц зөв шийдэх хэрэгтэй байгааг хотын удирдлагуудад анхаарууллаа.